Сайхан та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ 3 хэлцүүлгээ хамтдаа сурцгаая. Бидний өнөөдрийн 3 хэлцүүлэг маань go on, go off, put on гэсэн 3 хэлцүүлэг байгаа. Эхний үг болох go on гэдэг маань үргэлжлүүлэх, цааш явах гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээлбэл don't stop, go on talking. It's very interesting. За бидний зогсоорой, яриагаа үргэлжлүүлээрэй. Энэ үнэхээр сонирхолтой байна гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Дараагийн хэлцүүлэг маань go off. Go off гэдэг маань дэлбэрэх, явах, дуурах гэсэн утгыг илэрхийлдэг. За жишээлбэл бүгд нэг жишээ нь өгүүлбэр дээр авч үзье. The bomb went off in the city center. За тэсрэг бөмбөг хотын төв дэлбэрсэн гэсэн утгыг илэрхийлж байна. Go off гэдэг маань went болон өнгөрсөн цаг дээр хувирсан байгаа. За дараагийн хэлцүүлэг маань put on. Put on гэдэг маань өмсөх гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээлбэл outside is very cold and rainy. You put on your coat or you put your coat on гэж хэлж байна. За гадаа сэрүүн бороотой байна. Цуваа өмсөөрэй гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Өнөөдрийн 3 хэлцүүлгээ зэжлээрэй. Баярлалаа.